Мацано эффектик хатагта ноёдо. Дэшний тэргүүлийн 24-өөс модын 9 бай. Номжираад огштайгийн хамтдаа энэ өдрийн халуун мэндийг өгөөд нь өргөн дэвшүүлээ. Аранжирийн ширээний тохооны дүн сууж автраа хоморнаас мөнгөлөн байгаа хүүхдүүдтэй 24-өөс модын 9 байгийн эцэгхэн зөвлөс халуун мэндийг хүргэж байна. Хүлээн авах. Тэгээд өнөөдөр энэ Монголын баярын хүндэтгэлийн зоогийг нээж авах ёсоор үг хэлдэг. Энэ хүлээснэ дэшний 24-өөс модын физикийн багш 9 байгийн анги даасан багш. Төвшин таныг хүндэтгэн өрж байна. Нэг каунтинг гэдэг бол насны уршийн хүмүүс байдаг. Тэгэхээр одоо ингэ болж байгаа энэ үйл явдал ханасны үед дараа ямар нэгэн тохиолдолд зүрх сэтгэл чинь дурсан жадуу үлддэг. Энийг таавхан цаг амагт санаж аваарай гэж хэлж байгаа. Тэгээд өөр өөрийнхөө замаар ингээд өөр ангиас саваад орсон ч гэсэн бид нэг ангийнхаа бодол танаас ч салахгүй маа өгдөө. Тийм болохоор төгсөн оны ч гэсэн бие биендээ бустай, бие биендээ нөхөрсөг, бие биендээ элгэмсөг, сайхан хандаж сайхан байгаарай гэж чинь зөвсөж байна. За тэгээд би 48 хүүхдтэй хүлээж аваад жоохон айжсэн. Яг тэр ямар нэгэн олонхтой юм хоёроор ингээд би яаж ажиллах болоо гэхдээ өөртөө аюул түнэлт хийжсэн. Тэгээд яг би тэр багын хугацаанд би гэсэн гэж миний зүгээс үзэж байгаа. Надад их сайхан ээж аав таарсан, сайхан хүүхдүүд таарсан. Одоо тэгээд загнах үедээ загнуулаад, хэлүүлэх үедээ хэлүүлээд, ухаан суух үедээ ухаан суух гэж яасан. Загнах үедээ загнаад мөх хаашилжсэн бол энэ дуушлаараа гэж хэлээ. Хоёрдугаар хүний хорвоо айгу уудам учраас би эндээ тусгай яваарай гэж хүсэж байна. Ингээд ангийнхандаа маш их баярлалаа. Адуулагч баяр үргээ бүрдүүлсэн. Үнэхээр сайн байлаа. Эх хүмүүндэд Төвшин Жаргал багш таньнаа. Харц шавнырийн өмнөөс болон эцэг хүчидийн зөвлөөс энэхүү гарын бэлгийг танд гадуулсан юм аа. Таамаг уушаагүй. За эцэгчүүдээ маш баярлалаа.
нөгөө итгэл дааж амьдрах гэдэг юм хүнд аюул чухал байдаг. Тэгээд би амьдралынхаа туршид энийг л барьж ирсэн. Надад итгэж хүүхдээ даалгаж үлдээгээд өдөө хүртэл ингээд дадаар даалгасан та бүхэндээ баярлалаа. Яг эцэгчүүдэд зориулаад багшийн зүгээс нэг өөрхөн мэддэг нэг үг айдуугийн Хонцсон чиний цаасан дээрээс Улаан зөв хин том бомбостой гэдэг ацтайб니다. Баярын мэнд. Эцгийн зүгээс бид нар ярилцаад одоо энэ олон жил 24 дугаар сургуулийн эсэргээ ангийн нэг нүрийг гаргаад олон уралдаан тэмцээн шалгараад бид эдийг мандайлан урлаг соёлоор мандаж байсан зэрэглэгээ шагнахан зүг болов гэж бодчих. Тэгээд 4 жил хамтдагэн байсан ангийн хамт олон ба эцэг эхчүүдтэй маш их баярлалаа. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэл минь насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь Урсах цаг хугацаанд нэг нэгсэн сэтгэл минь Энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Мартахгүй уянг тайхан хавраа Мартахгүй аялгүй тайхан
насаа зүрхэнд чийсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй болцохгүй удвал санчхдаг онгон багын андууд мэ болирх цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үрхэлмэн ихгүй бисээ үеих нэг ангийнхан билээ хагон сэтгэл зүрхэн минь үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нандин холбоо дуучин анхны хараа дуулж гарсан цагаан шөнөө мартахгүй андуутны